За сайн байцгаана уу өдрийн минь төргий танин мэдхүйг ихлээр ураатай Занга ТV эрүүл мэндийн болонгаа эхэлж байна. Тэгээд өнгөрсөн дугаарт эмчтэйгээ би маш чухал эрхтний талаар ярьсан. Тэгээд тэр контентын доор сэтгэгдлээ бичиж битүүртээс урам өгж маш хэрэгтэй зүйлийг ярьсан гэсэн одоо комент бичсэн бүх улсуудаа маш их баярлалаа гэдгийг одоо зочинтойгоо хамт битүүр илэрхийлж байна. За тэгээд студид маань хүний хэмж тэгшээгийн цэрэн тогтох хэмж маань ирсэн байна. За танд энэ өдрийн минь төргий. За амар байна уу. Бүгдээрэнд нь бас гялалаа. Энэ өдрийн минь тань. Бид хүний нөөц ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Өнөөдөр мөн ялгаагүй маш чухал сэдвийг хоёлаа одоо ярих гэж байна. Энэ бол одоо нойрны талаар ярих гэдэг юм аа. Тэгэхээр би бол өмнө нь бол нойр хүнд хэрэгтэй, жухал одоо энэ зүйлсийг бол зөндөө сонсч байсан. Жухам яагаад гэдэг асуултанд бол одоо ингээ эргээ ботсон чи яг ингээд тодорхой хариулж чадахгүй байгаа тань л та. Тэгэхээр яагаад чухал юм бэ? Яагаад хэрэгтэй юм бэ гэдгээс асуултаа эхлэе гэж бодож байна. За. Нэгэнт одоо бид ингээд хүн гэдэг бие махбодыг одоо ингээд одоо эзлээд эзэгнээд ингээд төрлөөд. Тэгэхээр гурван зүйлийг чухалчлах хэрэгтэй юм байна. За нэгдэж болохоор хоол. Хоёр нойр. Зүв амьсгал буюу хөдөлгөөн. Энэ бол өөрөө бид хэдийн одоо тогтмол өдрөдөртөө үйлдэл гарах хэвээр. Одоо заавал байх хэвээр юм гурван зүйл. За дээр нэмээд бие махбод хордлохгүй байх хэвээр. Их хордлохгүй байх хэвээр. Тэгээд гавл, цээж, аарц 3 нэг шулуунд байх хэвээр. За энэ зүйлийг л одоо хатгээр зүйлийг хатгалаад тэгээд хоолн дээрээ бол нөгөө өглөөний хоолыг цэс найруулж хаа бодож идэнэ. Өдрийн хоолыг одоо шимээ бодож идэнэ. Тийм ээ уйлралдаа тааруулж идэнэ. Оройн хоолыг бол нойроо бодож идэнэ гэсэн зарчим байна. Тэгээд хоолн дээр бол зайшлалт. Хамгийн үнцэнтэй үйлдэл бол зайшлах. Удамшилт ээлтэй хүнсийг маш удаан тайван зайшилж идэх. За нойрон дээр бол харин шүний нойр. Шүний нойр маш чухалчлах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ өдрийн үйлдэл дотроос хамгийн чухал үйлдэл нь өөрөө тархиар өрнөж байгаа учраас тархины амралт нь өөрөө шүн. За тэгэхээр өнөөдрийн хоёул ингэ сэдв бол ийм чухал сэдв байх нэ. Тийм бай. Тэгээд хөдөлгөөн дээр буюу зөв амьсгал. Нэг амьсгалтаар та аль болох одоо их ахиу агаар авч бие тэгж одоо агаараар тэтгэж чадах. Тэр чадамж нь өөрөө эргээд одоо биднийг эрүүл байх үндэс үүсгэнэ. За тэгээд нөгөө гавл цээж аарц 3 гэдэг бол өөрөө ясны бүтц дээр нэмээд ясны нягт чанар. Тий. За тэгээ хордлохгүй гэдэг нь болохоор удамшилт ээлт хоолыг. Тэгээд хэмжээг нь даруулж идснээрээ хүн хордлогод ордоггүй байна. Тодруулж хэлэх юм бол амьдрахын тулд идэх ёстой гэсэн үг. Ердөө ийм энгийн хитэн зарчим гэсэн үг. Ерөөсөө энэ бол хүний амьдралын амьд явах зүгээр алтан дүрм гэж ойлгож байна. Яг л тэгээд ойлгочих болно гэсэн. Маш энгиндээ бол энэ шүү. Тэгэхээр ийм энгийн уул нь болох энгийн магам шүү. Тэгээ бид хэд ч харамсалтай нөгөө хит хитгэхийн төлөө, амтлахын төлөө, эсвэл одоо хит өөр мэдрэмжийн төлөө буюу биеэр оролдох нөлөөлөл нь өндөр болчиход байгаа юм. Уул нь бол биеийг өвдөлтгүй урт наслах гормон дээрээ яг өөрийнхөө одоо эрүүл байлгах чадах тэр гормон дээрээ харин сэтгэл зүй оюун ухаанаараа бид нар дараагийн төвшөнд одоо ингэж очих учиртай. Энэ бол өөрөө хүний одоо мөн чанар шүү дээ, тийм ээ. За гол сэдв рүү орё тэгвэл. Нойр ер нь бол ингээд хүний бие махбод ялангуяа энэ стрессний ихтэй нийгэмд бид нар амьдарч байна л та. Тэгээд бид хэд чинь нийгэмшээ тархиараа хоолоо олж идэх, тархиараа одоо бодол санаагаа олох. Энэ үйлдэл өөрөө маш өрнөлттэй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар янз бүрийн одоо энэ биеийн талаасаа гэхээсээ илүү оюун санаа, сэтгэл зүгээрээ өөрөө нөлөөлөл авч иж тэгжээж энд тасан зохицох тэр нөлөөллийг бий болгож байгаа. Тэгэхээр тэр тасан зохицлыг үүсгдэг зүйл чинь өөрөө тархи. Тархийг амраадаг үе нь шүн. Ердөө энгийн даал юм. Тэгэхээр бид хэд за би хамгийн чухал зүйл бол тархи амраах хэрэгтэй юм байна. Тэр үйлдэл нь өөрөө байгалийнхаа жамаараа шүн байдаг юм байна. Энэ орчинд хоёр ээлжийн амьдрал байгаа гэсэн үг. За өдрийн ээлжтэн, шөнийн ээлжтэн.
Тэгээд эн чинь өөрөө маш зохион байгуулалттай орчлонд бид нар хүн болоод төрсөн. Өдөр нь нар гардаг, нартын амьдрал гэсэн үг. Өдрийн ээлжид нь шөнө сар гардаг, сартын амьдралтан гэж. Өөрөлдвөл бидний хувьд болохоор өдрийн ээлжтэн буюу шөнө тархиа амраадаг тэр ээлжийг одоо бидний хувьд тийм гэсэн үг. Тэгэхээр шөнийн нойр бол хамгийн үнцэнтэй нойр. Нэг шөнийн нойр алдна гэдэг бол 4 өдрөөр нөхөгддөг. Шөнийн нойроор нөхөгдөнө. Тийм Тэр 4 шөнөөр нөхөгднө гэсэн үг. 4 шөнөөр нөхөгдөнө гэсэн. Яагаад гэвэл тэр өдрийнхөө тархины амралт дээр нэмээд бас нэг алдаа гарахад одоо ингээд нойр хуслахад тэр нойрыг дахиад одоо яхад 4 өдрийн нойроор тэгжиж нөхөгддөг. 4 өдрийн идэвх алддаг. Ийм зүйл. Тэгэхээр ийм очир утгатай зүйл шүү. Тэгэхээр шөнийн нойронд бэлдэнэ гэдэг бол өөрөө маргаашд бэлдэнэ гэсэн үг. Ер нь бол тэгэл ойлгож байна. Энэ бол ирээдүйн төлөө таны хийж байгаа үйлдэл. Хамгийн идэвхтэй байх боломжоо бүрдүүлэх хамгийн цэгцтэй маш ухаалаг үйлдэл бол шөнийн нойр. Энэ нойронд одоо хүний энэ сэтгэл зүйн стрессч гэдэг юм уу, эсвэл сэтгэл зүйн хямралч гэдэг юм уу, энэ хамгийн их нөлөөлөд байна гэж би хараад байгаа. Энэ зөв ер нь бол зөв. Яагаад гэвэл хүн сэтгэл зүй тавгүй байх тусам илүү их одоо давчдах, амьсгаадах, зүрх дэлсэх, тийм ээ? Хөлс чийхрах, тэгээ гар хөрөх ийм үйлдэлүүд их гарна. Эдгээр үйлдэл байх тусам тархи амралт бүр явагдахгүй гэсэн үг. Тэгэхээр нойрон бэлдэнэ гэдэг чинь бас нэг юм чухал зүйл болчихж байгаа. За би одоо эхнээс нь эхлүүлээ хэлье. Нэгдүгээрт бид хэдийн хувьд анхаарах зүйл ялангуяа нэг бодолд хит их төвлөрдөг. Нэгтлэн тийм ээ. Эсвэл одоо байгууллагын удирдлага олон хүмүүсийг зэрэг удирдах байгаа. Эсвэл одоо ингээд уй хагцад тохиолдсон хүмүүс одоо нэг ганцаарч тийм ээ. Эсвэл ганцаардал. Энэ зүйлүүд ч өөрөө эргээд нойр хямраахад одоо их нөлөөтэй зүйл байдаг бах нэ. Тэгэхээр тэр хүмүүс яах вэ гэхээр аль болох тархины амралтыг чухалчлах буюу хөвтгээс доройж 2-3 цагийн өмнө анхаарлаа өөр юмд хандуулах хэрэгтэй гэсэн үг. Тэр нь юу яах вэ гэхээр альбом эргүүлэх, дуртай номоо унших, эсвэл одоо ингээд бүр албаар тэр бол нойрныхаа төлөө хийж байгаа үйлдэл болгоно шүү. Тийм нойрондоо зориулж. Бүр ингээд за би ийм үйлдэл хийж иж зарим нэг тайван хөгжим сонсох. Яг зөв. Тэгэхээр ингэжээж өөрөө эргээд тархины амралтыг зүгээр эхлүүлэх үндсэн үүснэ гэсэн үг. Тэгжээж хүн нойрыг удаан хугацаанд авах шатлалыг одоо бий болгоно гэсэн үг. За тэгэхээр нь бол яахаа гэхээр тэр хүний өрдөө гол анхаарах зүйл бол би нэг зүйл дээр хит их төвлөрөөд байгаа ийм сэтгэлгээт нь ийм бодолт нь ийм нөхцөл байдалтай би байгаад байгаа учраас би нойроо хуслах ийм эрсдэл одоо нөлөөлөл надад байгаад байгаа юм байна. Тэрийг би одоо намжаах тэр тархины эрчмийг унгах давуу байдал одоо тэр зүйлийг би багасгахын тулд анхаарлаа өөр юм хандуул. Ном унших, ялангуяа хүүхдүүдтэй тоглох, хүүхдүүдийн ертөнцөөр аялах. Эсвэл одоо хин нэгний сэтгэлийг нээж үг хэлцэх тийм ээ. Энэ болж иж нөгөө өөрийнхөө яг үндсэн тэр мэдрэмжээсээ ингэж алсуурч холдож тэгжиж энэ өөрөө тархины эрчим унахна шүү дээ. Ухаан нь болохоор ердөө энэ компьютер гэсэн үг. Баахан юм зэрэг ачааллаа тэгэл тэр компьютерт халт үүсэх юм бол эргээд дараагийн үйлдэлтэй энэ бол яах нь юу амрах тоглолт гарах нь шүү дээ. Тэр тоглолт эрсдлийг л бууруулах зорилготой л ийм үйлдэл хийгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр би товчтой хэлэх юм бол дуртай үйлдэлээ хий. Унтахаас 3 цагийн өмнөөс эхэл. Ном унш, тийм ээ? Хүүхдүүдтэй тоглол. Ер нь бол хүүхдүүдийн ертөнцөөр аялах бол маш тийм их зөв амралт гэж үздэг. За тэгээд дээр нэмээд одоо тэр ийм дурт үйлдэл ямар зүйл хийхээр мэдрэмж аваад байгаа юм. Шууд тэр үйлдэл рүү ор. За нэгдүгээрх миний зөвлөгөө бол энэ. Хоёр дахь хит их ачаал аваад толгой дүүрээд халаад ирдэг гэсэн үг. Зарим хүмүүс бас ийм үйлдэл гардаг. Тэгээд ингээд одоо манраад. За ийм хүмүүс бол хөвтгээс 3 цагийн өмнө хүүтэн усаар толгоогоо угаад. Хүүтэн бүлийн усаар хөлөө угаад. Бүр ингээд их юм бодоод толгоо дүүрээд ингээд шууд хүүтэн усаар л угаачих юм биш. Хүүтэн усаар толгоогоо угаад, хүүтэн бүлийн усаар хөлөө угаад. За. Тэгжээж нөгөө тойргоос гарах мэдрэмж аавна гэсэн үг.
Наад Зарим хүмүүс чинь нэг ингээд хийгээд харж бас амаргүй байдаг шүү дээ. Тийм. За энэ бол хөвтгөөс 3 цагийн өмнө үйлдэл. За хөвтгөөс 3 цагийн өмнө хоолоо идсэн байх учиртай гэсэн үг. Учир нь хоол 3 цагийн өмнө идчихэж ходоод гиз цүс нойруулж байгаа амрах тэр шалтгааныг үүсгэнэ. Тэгжээж дараагийн амралт дараалалж нойронд явагдчихэж хамгийн сүүлд тархины гүн одоо нойронд орох учраас энэ амраач эхлэх хэрэгтнүүдийг чулчлах хэрэгтэй гэсэн үг. Тэр нь ходоод цүс нойруулчихаа буюу хөвтгөөс дор хаяж 3 цагийн өмнө та орой хоол идсэн байх учиртай. Тэгжээж гүн орой авах нь шүү дээ. За тэгээд хөвтгөөс дор хаяж цаг 30 минутын өмнө цаг 30 минутын өмнө хамгийн сүүлийн шингэн авна. Тэгтээ их биш. Их биш. За хэрв зэ нойр сэрвгнээд хямраад байгаа ийм хүмүүс бол цаг 30 минутын өмнө цагийн өмнө халуун бүлээн сүү. За. Энэ бол цохимжтой. За тэгж тайтгарал мэдрэх нэ. Тий. Тэгэл өөртөө энэ хамгийн гол нь за би хөвтгийн өмнө унтахын өмнө би хамгийн одоо тайван байдлаа өөртөө үүсгэх юм байна. Ердөө л миний одоо яриад байгаа гол сэдв бол юм бол одоо чиглэл бол тэр шүү. Тийм л байдалд үүсгэхийн тулд ингэж яриад байна гэсэн үг. За цагийн өмнө телевиз, утасны хэрэглээ зогсоо. Бүгдийн байхгүй. Учир нь энэ хөх гэрлэгдэг бол өөрөө жижиг одоо нарны гэрэл гэсэн үг. Тархинд өдөр хэвээрээ байна гэсэн тэр тохиог өгөөд байна. Шүн болоогүй байна. Унтах болоогүй байна гэдэг тохиог тэр утас телевизээс аваад байгаа учраас гэрлээ 1 цагаас 30 минутын өмнө гэрлээ бууруулна. Тийм ээ гэрэлтүүлгээ багасгана. Утасны хэрэглээг цагийн өмнө багасгана. За ердөө энэ байдалд үүсчээ сая би тархины гүн амталтад ингэж яг төгс байдлаар оруулж ирэх хэрэгтэй гэсэн үг. Бөөр нэг сайхан амар цайм шиг бослоо. Ямар сайхан унтваа гэдэг мэдрэмж байна да. Өглөө босгоод. Тэр мэдрэмжийг л үүсгэх гэж ингээд юм чинь яриад энэ шүү. Тийм байна. Тэгээд ердөө л энэ нойронд бэлтэн гэдэг бол маргаашд бэлтэн гэсэн үг. Тийм байна. Энэ маш том ухаалаг үйлдэл. За дараагийн нэг зүйл нь тэр нойронд бэлтгэхийн тулд бид хэдийн хувьд за нэгдүгээр тэрийг бүрдүүлээ, унтах орчноо бүрдүүлээ, тэр стресстэй нөлөөлтөй зүйлүүдээ хязгаар үүсгэлээ, тий. Тэгээ бэлдэж орж ирлээ. Хоолны тухайтад тэр байх нь, бодлын тухайтад тэр байх нь, сэтгэлийн тайван байх арга эвийг бас ингэж сэтгэх нь байна. За одоо орондоо орлоо. Орондоо орохдоо айл болох сэрүүн. За. Орчин сэрүүн байвал их сайн гэсэн үг. Тэгэхээр дор хаяж 30 минутын өмнө цоо болгоно, агаарж болгоно байна. За тэгээд жаахан сэрүүн байх тусам гүн нойр удаан үргэлжлэнэ. Тэгэхээр агаараа оруулаа. За орчин чинь хүнжил бол ингээд хит зузаан биш. Хит нэмгэн биш. Сэрвгнэж сэрэхгүйгээр эсвэл халууцаж одоо ингэж одоо тавгүй байдалд орохгүйгээр ингээд нэг хүнжлөө шүүн донд хууч хөрвөөгөөд идэх хүмүүс байдаг. Тэгэхээр тэр нөхцөлийг бол хүнжил бүрдүүлэх учиртай. Дэрний тухайтад ердөө хөвтгöd яг энэ мөрний хэмжээтэйгэр дэр. Яагаад гэвэл яг дээшээ харсан ч хажуу дээшээ харсан ч нуруу юм байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг. За энэ бол дэрлэлтийн хамгийн чухал зүйл. Яагаад гэвэл энээс өндөр дэрлэлчээд ингээд унтчихна та. Энэ өөрөө зүрх энэ бөөр нэг сайнг үйлдэл болчихж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө нэг хамгийн бага энергиэр тарих амарч явах явцдаа бие ч гэсэн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Нойрон дээр бас нэг чухал зүйл. Хүний бие махбод өдөр нь ингээд явлаа. Ингээд зарим зүйлүүд гэмтэл үүснэ. Илаар болдог үе нь шөнө дод. Тэгэхээр тарих амарч байгаа үед энэ дээр хамгийн чухал зүйл болох нь байна. Хоёр дахь энэ өдрийн хавцад хамгийн их эрчим хэрэгэлдэг эрхтэн нь тарих. Тэгэхээр бусад эрхтнүүдийг тайван байж тэднийг ч гэсэн эрчим энергиэр тэтгдэг улирал нь цаг нь болохоор шөнө донд. Учир нь тарих хамгийн бага энергитэй үе нь учраас бид үүссэн энергиэс чинь хамгийн их одоо жигт байдлаар эргээд асуудлаа нөхөх орон зайтай цаг нь шөнө донд. Тэгэхээр нөгөөдөл нь амарч өгнө шүү дээ. Нэгүр хэлбэл удирдлага амархад ажилчид амарна гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр нойрыг зөвхөн одоо ингээд юугаар бас тооцож болохгүй гэсэн үг. Дангаарна. Тархины амралт дангаарна биш. Тарих амархад
удирдлаганд байгаа бусад эрхтнүүд тайван амрах. Тэгээд асуудал үүссэн байвал тэрийгэ дахиад засварлах. Тэр зүйл нь өөрөө эргээд шүүн дунд үүсдэг юм байна. Тийм байна. За ойлгомжтой тийм ээ. Тийм. За тэгэхээр дэрний тухайтад бол тэгэхээр аль болох нөгөө үр тургамлааг дэрлээч. Хөвтгöd хавтгаа болдог. Хажуу тийшээ болоход нөгөөдхөө өөрчлөөд яг энэний хэмжээндээ оруулдаг гэдэг чинь учир нь үр тургамал. Яг тэр хэвэнд ороод яг энэ хүссэн хэвэнд ороод байдаг гэсэн үг. За дэвсгэр бол ер нь бол хуучны ном дээр 2 хуруу виски. Хит зөөлөн биш. Зөөлөн байх тусам одоо ингээл жишээ нь хөвлөд харахтай хүн байж болно. Эсвэл одоо лир хэлбэрийн тархалтай байж болно. Тэнгүүд яг тэр хэсгээрээ доошоо суучих нь шүү дээ. Шигдээд орчихно шүү. Тэгэхээр нурууны амралт өөрөө бидний хүссэн шиг орч ирэхгүй гэсэн. Тэгшгэн байж чадахгүй дайлыгаа яваад. Тийм учраас 2 хуруу виски. За орны өндөр доогуура хөндөй. Доогуура хөндөй байвал сайн гэсэн үг. Учир нь бид хэд унтж явах явцад энергийн ялгаралт үүсэж байгаа. Сүрэг энергийн ялгаралт. Тэр хүүдэлэгдэх ёсгүйгээр агаар сэлгэж явах хэрэгтэй доогуура. За тэр их чухал. Тэгээд би босож суухад одоо ер нь бол гэрт. Би босож суухад миний яг өвдөгний үеэр яг ингэж нугалрахааргүй яг нэгц. Өвдөг яг нэг нэгц юм. Ор бол ийм бай төвшөнд өндөр байвал энэ бол цохимжтой гэж үзнэ. Тааламжтай. Тийм байна. За тэгээд дэвсгэрийн хувьд бол 2 хуруу боллоо. Хүнжлийн хувьд бол ийм байх нь байна. За дэрний тухайтад ийм байх нь байна. Бас нэг анхаар хамгийн чухал зүйл бол зулаа хойд зүг рүү харна. Оо за. Хойд юм уу баруун хойд руу. Учир нь унтж явах явцад тэр энэ орчлонгийн энергийн энэ одоо энэ замб төв тийм ээ. Энэ замб твийн энергийн одоо урсгал нь хоёр туйлын холбож байна. Тэгэнгүүт би өөрөө тэрэнд нь ташуу унтвал. Өртөлт багтаагаар унтах тусам миний амралт өндөр байна. Төдийч нэгээр зулаа хойд зүг рүү. Тэгэхээр Монгол гэрийн хаалга урагшаа хардгийн учир нь энэ. Бүр эртнээсээ энийг мэддэг байсан. Мэддэг учраас гэрлүүгээ хүндлэн унтахгүйгээр тэгээд 90 жигүүр, эмийн жигүүр гээд хоёр байх нь байна. Тэгээд унтахтаа болохоор зулаагаа хойд зүг рүү харуулж тэхийн тулд Монгол гэл гэрийн хаалга урд зүг рүү хардгийн учир нь. За энийг хэдүүлээ бүр ингээд тогтчих тийм ээ. Тэгэхээр ядаж ингээ гэрийнхээ байрлалыг байгаа. За би гүн унталтыг чухалчлах юм байна. Яагаад гэвэл бид хэд маш их стресстэй нийгэм тоолж байна. Үнэн хүү. Яаж гарах шийдвэрэн ч гэсэн одоо ингээ дэлгэр биш. Чадахгүй дэ бус дорноосоо ингээ хуулбарлсан. Арга аваа энэ тэндээс хайсан. Хийж байгаа хичээж байгаа нь орон зай мөн боловч тэрэнд нь шийдлэн төгс биш. Сэтгэл дундуур мэдрэмж өндөртөө ийм цаг үеийг бид нэр туулж байна. Тэгэхээр энд бол хамгийн чухал зүйл бол энийг бид нар 10 жилийн дараа бид нар туулна штэ. Тэ? Гагцгүй эрүүл биетэйгээ тэр цаг үетэйгээ золгомоор байна. Тэр эрүүл биетэй золгох үндэс чинь тархичин байна. Тэгэхээр шөнийн нойрыг аавна гэдэг бол би цаг хожих, биеэ эрүүл байлгах, тэр зүйлийг даван туулах үндэс. За. Тэгээд орондоо орлоо. За, нойр хулж аваад сэргнээд идэх хүн бол бүлийн суу. Ухна шүү, тийм ээ. За, бүлийн суу. Ер нь бол нэг аягийн тал зүйлийг бол за бүр өлдөөд байна, би хэцүү байна, би юм уумаар байна. Тэр тавгун мэдрэмж мас хүнийг унтуулах одоо саад болно. Тэгвэл яг ингээд 3 цагийн өмнө бас ирж амжихгүй хүн бас байж тээ. Хоол идэж амжихгүй тэр хүмүүс зориул зөвлөхөд гэсэн үг. Энийг бол хийгээд хэрэггүй гэхдээ тулаад ороод ирвэл хийл гэсэн үг. Өлдөж нойр хооронд орвол нойр хулчих эрсдэл үүснэ. Нөлөө үүснэ. Тэгэхээр хөвтгээс 30 минутын өмнө аягийн тал суу. Цагаан идэ. Энэ бол эргээд хоноодон дотор орсон ч гэсэн боломжтой зүйл. Тэгэхээр тарандж явах үед хөргөчний хүүтэн дараг биш шүү. Оо за. Тэг энийг бас анхаарах хэрэгтэй. Хөргөч эдний чинь бид нар одоо шин цагийн бид нар л хэрэглээд байгаа болсон. Энэ чинь өөрөө байгалийн мөн чанартайгаа байх хэвээр ийм зүйл шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бид нэр ойлгох байх хэрэгтэй. Ялгадаг байх хэрэгтэй. Тэгэхээр за би орой унтыг тарга ууя гэж байгаа бол энийг тэр жингийн гаргаж ээж биеийн температуртай ойролцоо зүйлийг би хэрэглэх нь миний нойронд хулчих эрсдлийг бий болохгүй байна.
За орой дасгал хийхгүй гэсэн анхаарах хэрэгтэй. За. Орой дасгал хийх бол бас нойр болчих шалтгаан. Зүрх дэлсүүлэх, тийм ээ. Энэ бол өөрөө эргээд нойр холчих шалтгааныг бий болгоно. За тэгэхээр өтгөний хувьд болохоор аягийн юуна өөрөө чи алганы ингэж тэгшлээ. Энийний талыг бол 1 цагийн өмнө идэж болно. За. Бүр арга ятхад би одоо арга юм хэлж шүү. Гараа ингээд юм тосгоно шүү дээ. Энэ тосныхаа талаар аваад ийм зүйлийг бол хэрэгжилж болно. Энийг бол ходоод шүн унтж яхад цаашаа нүүлгэж чадна гэсэн үг. Жижиг байх тусам. Одоо ингээд унтж байгаа чинь бүх одоо ажиллагаа чинь 100% ажиллахгүй чи тал одоо юугаар ажиллаж явах вэ? Ийм тал жоохон хоолыг бол ходоод бол шөндөө ажиллаа шингээж. Бүр аргыг зааж өгч шүү. Болж өгөл битээд. За. Бүр ингээд үлдөөл занаг ингээд нэг 10 цагт орж ирэл 11 цагт унтж байгаа хүн байна штэ. Да. Тийм хүмүүс бол ийм хэмжээтэй баг хэрэглээл гэсэн санаа юм. За шингэнийг бол аягийн тал. Бид нар ч одоо ингээд өдөржингөө ажилдаа явж байгаа орой гэртээ очиод өстэй амар идэл тэгээ за унтцгаая болоо. Энэ хамгийн буруу юм байна гэсэн шүү дээ. Энэ бол өөрөө монголчуудын ходоодны хавдрын байрлал дээд 3-1 дээр байгаа байхгүй. Тэгээд амсар хэсэгтэй байгаа юм. За. Тэгээд хавдрын тохиолдож байгаа тэр амсар хэсгийн дээшээ харж хөвтгöör яг нуруу талд нь 70% тохиолдож байгаа гэсэн үг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд энэ бол монголчуудын ходоодын хавдраар өвдөд байгаа гол шалтгаанд зайжлалтгүй. Дээр нэмээд унтахын өмнө хийддэг маш нөлөөтэй байгаамаа. Ялангуяа цээж орстой хүмүүст. Тийм байна. Тэгэхээр ердөө энэ дээр хоёлаа зүгээр дээр нэмээд нэг ийм мэдээлэл өгч тий. Бонус болгоо тий. За нэг ер нь таны яг тантай ярьснаас хойш ингээд айгүй их юмыг ойлгоод одоо би нэг юмыг айгүй сайн ойлгож авлаа. Нойрондоо зориулж би шөнөө хадгалах хэрэгтэй юм байна. Шөнөө гаргаж авах хэрэгтэй юм байна. Шөний цагийн одоо ажлын хуваарийг би үгүй би тэр үед унтах хэрэгтэй гэж өдрийн цаг руу шилжүүлж ингэж зохицуулах хэрэгтэй юм байна гэдэг маш сайн ойлгож авлаа. Шөний нойрондоо гэлээ. Хоёулаа хүмүүст ойлгуулах гэж байгаа чигмэн шүү дээ тийм ээ. Ердөө л энэ үн цэнийг. За одоо орлогоо орлоо. Орлогоо орлоо. Хөл хүүтэн байх хэрэгтэй. За. Хөл бүлээн байх хэрэгтэй. Ялангуяа энэ охтууд маань залуу охтууд энэ дээр одоо ингээд хөл гараа амархан хөрдөг хүүхдүүд оронд орсон ч хөл дулаацахгүй байна гэж ярьдаг. За энэ хүмүүс яах вэ гэхээр сүүлний тос юм уу? Ясны шүдний тосоор. Хөлөө халууд өгтөл үрнэ. Өөрийн гараараа. Гараа сайхан үрлээ, халаалаа. Тэгээд хөлөө үрнэ. За хөлөөр ингээд чийг даагаад ингээд одоо хөлрөөд идэх хүмүүс байна. Хөл гар нь хөлрөөд идэх. Тэгээд хөрөөд идэх хүмүүс байна. Энэ хүмүүс ялангуяа энэ 10 гурил шүү дээ. 10 гурил одоо юм зармагтай одоо ширхтэй армаа гэсэн 10 гурдыг сүүлний тосонд багсраад сүүл шар тосонд багсраад тэгээд хин гасаа өрнө. Сайхан үрээд. Тэгээд хөл гараа сайхан ороод хөл халууд өгөх хэрэгтэй. Ердөө л ийм зарчим байна. Тэгэхээр хөл дулаан байх нь өөрөө эргээд энэ нойр бүрэн байх цус бүрэн тарах тэр нөхцөлийг үрдүүлж өгч байгаа юм. Тэгэхгүй болохоор хөл хүүтэн байна гэдэг чинь нүгээр хэлбэл хүнд 5 литр одоо цустаа гэж бодоход тийм ээ 5 литр цустаа гэж бодоход 2 литр нь энийгээр эргэлдээд нэг юм орон за 2 литр нь ингэж тарах хэрэгтэй хонно шүү дээ санаа нь ойлгох гэж би хэлж байна шүү. Тэгэхээр хөл хүүтэн байх юм бол энийгээр 3 литр нь эргэлдээд 4 литр нь эргэлдээд хөлөөрөө 1 литр нь явчихна гэсэн үг. Тийм процесс дутуу яваад шүү дээ. Явагдаад шүү дээ. Тэгэхээр хөл гараа сайн үрж халуу дүүхтэл нь үрнэ гэдэг бол өөрөө цусаа хангамжаа нэмэж цусаа тарааж өгч байгаа юм. Бүр албаар тийм. За энэ бол маш том зүйл, маш чухал зүйл шүү. Тийм байна. За дээр нэмээд орлоо оронд ороход ер нь бол оронд орох хугацаа бол нэг 9:30-аас 10:30 хооронд. Ер нь бол 10:30 бол унтцсан байх хэрэгтэй үе. Нойроо авцсан байх хэрэгтэй үе. Бүр унтаад их. Тий, ягаад өөр тэр нөгөө нойрны гормон болох мелатонины яг ялгарч байгаа оргил үе тэр. Тэр үе дээрээ би унтаж авах юм бол миний гүн нойр удаан үргэлжлэн төдий чинийгээр
бие маань сайхан амарч босч ирнэ гэсэн үг. Санааны. Тийм бай. За тэгэхээр тэр нойрны эхлэх хугацаа чи өөрөө тэр бие хүн ер нь бол юм эрүүл мэндийн боловсрал гэж юу вэ гэж надаас асуувал ердөө энэ хүн гэдэг амьт нь яаж ажиддаг юм бэ гэдгийг мэдж авах. Нэгдүгээр. Тийм. Тэгээд тэрнтэй зохицох. Тэрнээс биш цэрэн тогтохын төвшөөгийн гэдэг ойлголт бол биш. Энийг одоо ойлгох хэрэгтэй бид нар. Тийм. Би ийм байдаг. Би тэгдэг. Би ийм юм дуртай. Инхээр надад ийм байдаг. Үгүй. Ердөө л хоёр хөл дээрээ хүн гэдэг амьтан яаж одоо ямар гормоор ажилдгийг юу чухалчлах юм тэрийг та суралцаж амьдралдаа дадал болгож тэрнтэйгээ одоо тэр чин бол өөрөө чинь одоо яг ингээд мэдэх ёстой зүйл мэдвэл зохих зүйл гэсэн үг. Тийм. Тэгэхээр энийг бол хэдүүлээ бас ялгаж ойлгох ёстой шүү. За тэгээд нойрондоо орлоо одоо яг ингээд хөл гараа сайхан үрлээ дулаацууллаа. За нойр хүрхгүй байж бол магад нойр хүрчүүл борсан. Тэгвэл ившээлгэн. За. Бүр албаар. Учир нь тархинд одоо унтъя гэдэг дохио рефлекс чинь өөрөө ившээлт. Тэгэхээр тэр өдөөлт нөхнө штэ. Тийм. Тэгээ нэг 6-аас 7 ившээгээд ирэнгүүт яг нөгөө нойр хүрсэн юм шиг бүр цаанаас ившээлт ингээ цаанаасаа үүсгэх нь байна. Тийм бай. Тэр мэдрэмжийг үүсгэл нь ившээлт үүсгэх. Зөв. За би унтах болчлоо. Миний эрүүл мэндийн боловсрал гэдэг байгаа чинь энэ. Хүн яаж ямар гормоор ажилдгийг, яавал хүн тэр биедээ дохио өгдгийг, яавал тэрийг нь би өөрөө сайн хүлээж авдгийг, тэрийг нь би мэдэж өөр өөртөөгөө харьцаж оюун санаагаар харьцах. Тэр зүйлийг бид нар эрүүл мэндийн боловсрал гэдэг байгаа байхгүй юу? Хоёулаа тэрийг л олох гэдэг байгаа шүү дээ. Угтаа бол өөрөө өөрийгөө ингэж зохицуулах, яг зөв горимд нь оруулах тэр болцоо байдаг юм биш үү? Байлгүй яах вэ? Тий. Тэгэхээр ившээлт бол өөрөө эргээд нойрыг хамгийн одоо төгс байдалд оруулах тэр дохион буюу одоо унтъя анд минь. Тэр дохиог тархи руугаа дамжуулж байгаа үйлдэл. За энэ бол маш чухал. Тийм байна. Тэгэхээр 5-аас боролцоогоор 5-аас 6 ившээлтийн дараа баг ороод ирнэ. За саяны ярианаас өмнө нь нэг надад тохиолдсон юм айгүй сайн ойлгож авлаа. Өмнө нэг оюутан байхдаа бид нар нэг кино натурт яваа. Тэгээд тэр чин хөдөөхээр тэгээд яг ингээд нөгөө хөдөө ингээд унтах гал хөвцөж ерөөсөө нойр өрөхгүй. Тэгээд нөгөө бид нар ингээд хоорондоо юм яриа. Тэгээд тэд бас нэг настайх бид нартай хамт кинонд орж ирсэн настайх байсан. Тэгээд та нар одоо маргааш одоо ажилтаа штэ унтаж амарсан дээштэй гэдэхэдгүй яхаа нойр хөрөхгүй бидний гэд тэгжсэн байхгүй. За тэгвэл би та нарыг айгүй хурдан унтуулаад өгөө гэж тэгчихсэн. Бид нар тэг гайхаад тэгэлдээ та гэдгс чи за яа бүгд хувцаа тайлаад. Тэгээ бид нар ингээд үе амар сониод ингээд унтуулчдгийг баг гэсэн. Тэгээ бид нар хувцаа тайсан чи за одоо гадаа гар гэд. Тэгээ бид нар гадаа гараад тэгээд бид чи бандажтайгаа гараад тэг 5 минут ингээл за ороод ирэхэд даарч ороод ирчих واخ. Тэгээд орж ирээ за одоо хөнжил рүүгээ ор гэд. Хөнжил рүүгээ ороод тэгээд төд бодлого унтсан. Одоо ингээд таны ярианаас ингээ холбогдуулаад бодохоор бид нар ингээд нөө тарих ажиллаад ямгууд чинь даарчаад ороод иргүүч тэр нэг ажиллаад байгаа тарих чи ерөөсөө шууд хөнжил рүүгээ орохоор ганцхан тий дулаацах юмаа бодоод дулаацсан бол пүнк унтчих юм байна шүү дээ. Тэгж юм. Ер нь нөгөө цонхон голго. Тий нэг хоёр дэж хөл гараа дулаацвал гэдэг чинь тэр хоёр гурав даж болохоор та тэр болохоор өөрөө одоо юу гэх юм те нэг үргэлжлэл тархины юм өөр хувилбар руу орж ирэнгүүт та хэдийн тэр бодлыг тасалж байгаа буюу тэр нөгөө толгоо хүүтэ усаар угаагаач гэдэгтэй адилхан орж ирж байгаа гэсэн. Тэгээ бид нар чинь бүр нам унтаад өгч байгаа байхгүй. Ерөөс төд бодлого хөнжлөргөө ороод дулаацчин гут чинь тэгэл унтаад өгч байгаа. Тэгээд нэг янз бүрийн юм бодохгүй зөвхөн газ дулаацъя гэдгээр ганцхан бодол төр төвлөрөөл тэгэл унтаад өгч. Тийм. Одоо ашигласан аргыг гэд мэдээд авчиж байгаа. Зүг. Тийм. За тэгээд бас нэг анхаарах зүйл одоо энэ Wi-Fi тархины нөлөөлөлт ялангуяа сорон зоорны нөлөөлөл өндөр байна. Тийм учраас утас. Цахилгаан хэрэглэл. Энэ бол өөрөө толгоноос их хол байх хэвээр зүйл. Тэгээд манайх хувьд ч гэсэн тэр хүүхдүүд маань бас яасан сэдсэн болно. Хажуутлын айлуудтай Wi-Fi-га шөнө унтрааж унтцгаая гэдэг уриалга. За. Өөрсдөө гараараа бичээд тэгээ хажуутлын айлуудтай тараагаад
Оо. Нүгүргэлвэл ойрын орчмынхаа айлууд маань өөрөө Wi-Fi-гаа унтрааж унтвал бид нарт сайхан амарна, тэд нарт сайхан амарна гэсэн үг. За ийм үйлдэлийг бас хийж үзсэн. Энэ бол чухал, маш чухал. Энэ өөрөө маш нөлөөтэй байгаа. Тэгэхээр яавал тарих амарх вэ? Яавал тэр сорон зүүн орноос хол байх уу гэдэг нөхцөл боломжоо бид нэр бүрдүүлэх гэж байна. За энэ бас их чухал шүү. За маш их зүйлийг мэдээж авч ийн бас баярлалаа гэдгээ хэлмээр байна. За одоо энд нэг юм супер асуулт байна. Одоо ингээд нөгөө орчин үед болоод одоо манайхаж ганцхан Монголдо ажил хийх тий гадны орнуудаар ажил хийх тэгээ цагийн бүсний зөрүү өдрөөс болж шөнийн цагт яг ажил нь эд эхэлдэг, ажил нь эд явдаг юм бас хэсэг бүлэг улсууд байна. Тэ энэ улсууд ер нь яавал дээр вэ? Ажил нь шөнө байгаад идэг. Одоо миний эргэн тойр манай найзууд бол бас тийм онлайнаар тэгтээ ажлын байр нь гадаадд байгаад идэг. Тэнгүүр чинь цагийн бүсэн зөрөөд ингээ яалч ингээ шөнө болвол яг идэвхтэй яг тэр одоо таны нөгөө хилээд байгаа яг унтах хэвээр цаг идэвхтэй ажиллах хэвээр болчиход байгаа. Тэнгүү чи энэ улсууд эргээгээ тэр нөгөө чухал нойроо өдрийн цагаар авах шаардлага үүсчихэд яаж авал дээр вэ? Ер нь яавал дээр вэ? За. Хоёулаа нэг зарчим барь. За. Шөнийн нойрыг шөнийн нойроор нөхнө. За. Шөнийн нойрыг өдрийн нойроор нөхгүй. Учир нь шүн тарих амарна, өдөр бие амарна. Өдрийн нойр бие л амарна. Биеийг л амарна. Тийм учраас өдөр унтахад ингээд болж байгаа үйл явдлыг анзаардаг чинь учир нь. Сэрвэлзээд унтаад одоо ингээд тэнд ингээд хөдөлж байгаа ч гэсэн босч чадахгүй тэгсэн мөртөө сэрч чадахгүй мөртлөө ингээд тэнд болж байгаа үйл явдлыг мэдрээд байгаа шүү дээ. За энэ чинь юм учиртай шүү. За. Хоёулаа нэг юм зарчим. Хоёр дахь зөвлөгөө нь юу вэ? Тэгэхээр би бол тэр нэг ээлжийн ажил энд бол ер нь бол бид хэд энэ нийгэмшиж байгааг энэ л үзэгдэл واخгүй юу? Тэрнээс биш энэ орчлонгийн жамаар орчлонгийн одоо энэ хууль дүрмээр бид нар амьдрах учиртай. Угтаа бол. Ингийн одоо нийт хэмийг бид нар бас бүрдүүлэх учиртай. Харамсалтай нь бид нар ингээд ийм юм бас багтаа байгаа учраас ийм үйлдэл гараад энэний нөлөөлөл байгаа. Эндээс юу гэж хэлэх гээд юм нэхэр би бол одоо тэрэнд зохицоо гаргахыг би бол мэдэхгүй юм чинь жам учраас. Одоо орчлонгийн хууль нь өөрөө юм учраас би тэрэн дээр зохицоо гаргахыг үнэхээр хэлж чадахгүй байна. Харин тархиа амраах тэр орон зайгаа бүрдүүлэх нь бид чинь сайн гэдэг юм бол мэдчихэв. Тий миний өгөх зөвлөгөө ердөө энэ ингээд нэг маш ойлгомжтой байна шүү дээ. Ээлжийн ажилтай хүмүүс зүрх судасны өвчнөр өвдөх хэрэгсэл өндөр шигдээс. Диабетээр өвдөх хэрэгсэл өндөр. Учир нь бие махбодыг одоо дотоод шүүрлийг зохицуулдаг зүйл нь өөрөө тархи. За дээр нэмээд энд одоо тархины цус харвалт. Энэ нөлөөлөлд ортох сэтгэл зүйн өндөр нөлөөлөл авдаг. Энэ мэрэгжлийн хүмүүс ч нөөрөө эргээд ээлжийн ажилтай хүмүүс байдаг гэсэн үг. Тэгэхээр ийм зүйлийг хоёлаа мэдсээрэж би одоо тэгээд зохицгаараа хэлж өгнө гэлөөг. Харин ажлын удирдлага хэрэг хоёлынгийн яриа сонсож байгаа бол за нэг орой нойр хасахад 4 өдөр бид нар унтуулах хэрэгтэй байна. 3 өдөр унтуулах хэрэгтэй байна. Ээлжийг бид нар ингэж хуваарьт оруулвал эргээд нэгэнт нийгмийн ажил учраас энэ дээр би зохицуулгаа ингэж хийх хэрэгтэй байна гэдэг тэр байдлыг ашиглал одоо энэ бас нэг боломжтой. Тэр нэг зохицохын тулд шүү. Тийм. Одоо ингээ миний эргэн тойрон чи ингээд одоо ингээл дандаа л уран бүтээлчээд студийн эдэр байдаг. Тэгээд хөрх дийлэгтээ ингээл харж ах чинь эвлүүлэг хийж байгаа залуучууд дандаа шөнийн цагаар л эвлүүлэг хийгээ сууж идэг. Тэгээ яагаад өдөр хийх гэхээр өдөр ингээд маш их гадаач дээр одоо тэр офс тэр ингээд хөдөлгөөн ихтэй учраас төвлөрч чаддгүй юм аа. Шөнө ингээ яг бүх юм ингээд яхаад тэгтэл нөгөө талаар тэр хүн ч өөрийнхөө авах ёстой тэр эрүүл мэндийн юм аа золиослон тэр ажлыг хийж байгаа юм биш. Тэгж юм гэсэн үг. Ер нь бол тийм. Ер нь бол шөнийн нойрыг л чухалчлах хэрэгтэй. Тийм байна. Маш үнцэнтэй зүйл гэсэн үг. Хизээч одоо тэр бүхэл нэг өдөр алдахад тайлж 4 өдөр нөхнөө гэдэг чинь ямар амар юм бэ тий. Тий, 4 өдөр идэвх алдна. Угаасаа мэдэн штэ да хэдүүлээ нэг өдөр нойргүй онохтол маргааш нь жахан манараатай айл. За тэгвэл бас нэг ийм асуулт байна. Унтахгүй за 2-3 өдөр явлаа. За бүр нэлээд хоног явчлаа. Бүр яг бүтэн нойр ахгүй, бүр заримд нь бүр огтоос унтахгүй. Ингүүл хүний биед юу тохиолдох вэ? Юу өөрчлөгдөх вэ? Яах вэ? За нэгдэж болохоор одоо миний урд ярьаач тэр тий
хоёулангийн нэг юм зүйлийг анхаарахад ердөө өөрийгөө засах хэмжээнд л бариач л гэж би зөвлөд байгаа юм. Өөрийнхөө биеийг өөрөө засах хэмжээнд. Өөрөө засах хэмжээнд болооч. Байна тэрнийг бариач. Тэр хязгаараа битгий одоо тэгж өвчин болтолно. Битгий одоо тэрийг дахиад эмээр эмчлэх хэмжээнд хүртэлнэ. Эсвэл одоо бүр нарийн одоо арга ухаан шаардах тэр одоо хариу хэвийн байдалд оруулахад тийм байдлын хязгаарын битэд давуулаач л гэдэг л ийм зөвлөгөөл өгöd байгаа шүү. Ер нь бол ойлгохтой бол. Тэгэхээр би яагаад энийг хэлж байгаа нэхэр ердөө тийм байдалд орвол бие махбодод одоо цэгцтэйгээр хитгэн үйлдэл гарна. Нэгдүгээрт одоо ингээл гар салглал эхлэх гэсэн үг. Өөрийн мэдлэг. Ямар ч хяналтгүй. Тий. Ердөө л ингээл энэ яаж юм нэхэр энэ ердөө энэ тарих гүйцэд амрахгүй эргээд эн чинь бие махбодын зохицуулга алдагдчихна гэсэн үг. Тэрний илэрлийг ердөө л гарны салганаагаар харж болно. Хоёр дэж булчин ингээд агшаад байна. Жиргэнэт. Энэ бол ядарлын шинчүүд тийм ээ. Мэдэн штэ ингээд ингээд татганаад байдаг хүмүүс үүдэг хөөх юм. За энэ бол гүйцэд тарих амраахгүй аа. Цаа талд бол булчин агшаад байгаа юм биш үү? Агшаад байна гэсэн үг. Өдөртлөхгүйгээр яваад байна штэ. Энд чинь зохицуулгагүйгээр инээхэд инээх хэвээр уурлахад уурлах хэвээр. Энэ эмоцийг гаргаж ирэх тэр зохицуулгын систем нь одоо булчин дээрээ өрнөхгүй байх гэсэн үг. За тэгээд сэтгэл зүй тавгүй болно. Хийж чадах хиймээр санагдсан бодол нь байгаа давчиг нөгөө талдаа тэрийг гүйцэлдүүлэх бие махбодын чадамж буюу энэ өөрийн чинь чадамж нь алдагдаад эхэлнэ. Тэгээд их юм хөөх юм энээр гарах уу гэсэн. Тэгэнгүүт чинь энэ хоёрын зөвлөөсөөс бохимдол үүснэ. Яана би одоо 3 хоногийн дараа амжуулах хэрэгтэй. Энийг 3 хоногийн дараа ингэх хэрэгтэй. Гэтэл би ингээд нойрж авж иж би өөрийнхөө хугацаанаас хомслох гэдэг юм. Гэх мэт. Тэгээд энэ үйлдэл чинь өөрөө зүрөө гарч ирнэ гэсэн үг. За эндээс бол сэтгэл санаа тавгүй байдалд орж ирнэ. Тэгэхээр ердөөл бие махбод сэтгэл санаа. Тэгээд эргээд тархинд гэмтэл үүснэ. Гэмтэл үүснэ. Ой санамжийн хувьд тийм ээ. Тэгээд дээр нэмээд хүний авир зангийн нөлөөлөл тэр өөрийн чинь унган байгаа тэр мөн чанарууд чинь нөлөөлөл авна. Яагаад гэвэл бид хэд ч өөрөө даалт ухамсарын хувьд тэр чадамж байдалтай төрсэн байгаа. Тэр нөлөөлөлөө алдаж эхэлнэ гэсэн үг. Тийм байх. Тэгэхээр эргээ дахиад сүулдэ. За тэгэл удаа явах юм бол эн чинь эргээ сүулдэ тэр зөнөрөх тийм ээ. Хожимын тохиолдох тархины нөлөөлөөс үүссэн тэр эмгэгүүд бий болно. Тэгэхээр ердөө тархийг амраа. Тэр хязгаарыг битээ гаргаа. Битээ одоо тэрийг эвдээ. Тэр улаан шугамыг битээ даваа л гэдэг. Даваа өөрийнхөө чадах зүйл дээрээ барайл. Чаддаг зүйл дээрээ эргээл за би нэг өдөр асуудалд орлоо. Би 3 өндөр унтах юм байна. Би нэг өдөр 100 татлаа. За би ядаж нэг 5 хоног өөрийгөө амраах хатах. Гэх мэт. Энэ зүйлүүд дээрээ л хяналт тавиач, хязгаар үүсгээч. Энийг зөв байдлах орон зайгаа л мэддэг байгаа ч л гэдэг санааг л эрүүл мэндийн боловсрал гэдэг юм шүү. Та сая хэлсэн чинь нэг юм бүр санчлаа. Орой унтахаас өмнө нэг 50 г нэг виски татаа тий. Тэг яаж байгаа гэдгс чи энэ өөрөө ингээд айгуу сайхан бүх унтуулдаг юм аа. Энэ 50 г виски татснаар энэ нойронд яаж нөлөөлөд би энд ямар процесс юу яваад байна. За тэр виски татж байгаа ер нь бол архичин бас баг тунгаараа стресс эсрэг үйлчлэхдээ зүйл шүү дээ. Тийм энэ бол одоо ер нь бол тийм л энэ бас мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ шөнийн цагт үгүй. Шөнийн цагт л хэрэггүй. Яагаад гэвэл өрдөө тэр суцыг өргөсгөөд тэр улаа бутарсан халууд үүгсэн тэр мэдрэмжийг л авах гэж байгаа. Тэрний оронд би сая хөл гараа сайн хүрээчээ гэдэг арга вэ шүү дээ тий. Ердөө санаа нь. Тий. Тэгэхээр хоёр дож өөрөө маш өндөртэй нарын одоо градус өндөртэй зүйл. Тийм учраас энэ өөрөө одоо цөс нойруулчгаа маш их ачаал авах тэр бүртлийг бий болгоно. Шөнийн цагт. Амрах ёстой тааламжтай бас биш. Тийм бэ. Яг Монгол уламжлалт ялангуяа хаврын цагт бас юу яадаг би ч гэсэн өөрөө хэрэгжүүлдэг бас зүйл юу хөрөө. Шимийг багт одоо градустай байна шүү дээ. Шими арих. 3 балгыг тэгээд одоо баг зэргийн шарт тустай. Баг зэргийн шарт тустай. Шарт тос нь хайлах төдий бүлээлээд уур гарахгүй байх нь байна. Хүүтнэр нь биш байх нь байна.
шар тус нь яг ингээд хайлах төдий бүлээлээд тэгээд 3 балгыг унтахаас 1 цагийн өмнө. За энэ бол харин бас юм болдог зүйл. Буюу хаврын цагт тэр тамир модж байгаа үед сэргэлт болдог зүйл. Ялангуяа 40-с дээш настангууд энэ бас одоо тал өгж болно. Тийм. Яагаад гэвэл энэ бол уламжлалт арга. Гэхдээ би энэ хэвийн ажиллаж байгаа үед биш шүү дээ. Яг унтахгүй Да сэргүнээд хаврын урт өдрүүдэд хямрал аваад ингээд байгаа үед жаахан бүслэх одоо манайхаар юугаар ярьж байгаа бол энэ жаахан илүү их ачааллыг одоо биеийнхээ чадамжийг огцом ихсгэхэд энд нөлөө авна гэсэн үг. За тэгэхээр ялгаж ойлгох хэрэгтэй ба шүү манайхаа. Тэрнээс биш хийх байгаа үйлдэл болж байгаа юм гормоор нь болгож байгаа л тэр одоо нэг үргэлжлэл хүний нэг гайхамшигтай сайхан зүйл байна. За хүний бие махбод. Зөв дадал, зөв одоо голдролд орчхол юм бол тэрийг удаан барьж чаддаг. Тэр мэдрэмжээ ингээ хадгалж чаддаг. Ой санамжит ийм одоо тогтолцоо байна. Тэр ой санамжид нь оруулахын тулд тэр зуршил гэдэг юм бий болгооч ээ. Дадал чинь зуршил болно гэсэн үг. 21 хоног хэрэгжүүлж хийж. Тэр зүйлд нь бий болгооч гэдэг байгаа байхгүй. Нэгэнт зуршил дадал болгоцсон тэр зүйл байгаа бол энэ бол таны үнц юм. Бүтээс нь гайхам сайхан зүйл чинь. Харин та яг энэ голдрлоор нь үргэлжлүүл. Тэрнээс биш дунд нь нэг сонсож байгаа, дунд нь нэг одоо нэмэлт бүтээгдэхүүн хэрэгтэйг нь эсвэл тэрийг хэрэглүүл сайн гэн. Голдрлоор ч нь ажиллаад сэгнээд яг тэр одоо гормонд орсон байгаа биеийг бити одоо юу яхаач ээ, өөрчлөөч ээ. Харин тэр витамин D нэмэлтээр уух. За 40-с 50-с дээш наснд кальц, магн D нэмэлтээр хэрэглэх гих мэт одоо тэр одоо нэг цаг хугацаа насжилттай холбоотой зүйл бол байхыг үсэхгүй. Тийм байх тий. За та бидний ер нь ярих цаг өндөрлөх тийшээ хандаж байна. Тий. Тэгээд сүүлд нь та одоо яг энэ сэдвийн дагуу бүр чухалчлаа хэлье гэж бодсон зүйл, үлдсэн зүйлээ хэлж болно. Дээрээс нь би бас та бас одоо энэ нойр хүрэхгүй байх энэний эсрэг яг өөрөө хувьдаа ямар арга хэмжээ авдаг вэ? Тэрнээс нь хуваалцаад дуусгах гэж байна. За миний хувьд гэх юм бол яг одоо энийг чухалчилж байна. За эдгээр би өөрөө хэрэгжүүлдэг зүйлүүдээ л аль болох та бүхэнд сая хуваалцлаа гэсэн үг. Өглөөс эрэхтэй. Нэгдэж болохоор өөрийгөө чимээлэх. Яг тэр сэрж байгаа үе бол өөрөө зөнгийн үе гэж үзсэн бас. Тэрэнд орж ирсэн бодол бол их үнцэнтэй бодол байж болохоор гэсэн үг. За нэгдүгээр тэнийг ажиглах учраас би бол тийхгүй байгаа. Гэхдээ энийг бол өглөөний бодлыг бол их чухалчлах хэрэгтэй гэж үздэг. За тэгэхээр хажуудаа балцаас тавиач унтахын өмнө ялангуяа өглөө болсон бодлоо бичиглэхэд одоо энэ өөрөө чухал үйлдэл юм аа. Зөнгийн мэдрэмж авдаг үе нь байна л гэсэн санаа шүү. Энэ зүгээр нэмэлтээр өгж байгаа шүү. За дээр нэмээд өглөөд яг өөртөө итгүүлсэн тэр үйлдэлийг чухалчлаа. Яагаад гэвэл өглөө аялсан дуу өдөрж аялагддаг. Өглөө хийсэн сонссон дуу бас ингээл толгой дотор яваа. Яг зөв. Тэгэхээр тэр өглөөний мөн чанарыг бас ашиглаарай. Тэгэхээр зорилго хүсэлтэд тэрийг шигтгэж тэгээд өглөө хийх үйлдэлтэй хүч өгөхөд тэр өглөөний чадамжийг ашиглаарай. Миний дараагийн зөвлөх зүйл энэ байна. Хүсэх зүйл гэх юм уу? Дараагийнх нь сэрэнгүүтээ хийх ёстой нэг 2 дасгал байгаа. Аюулхаа дээр гэж сэрэнгүүтээ 20-30 удаа яг энэ. Учир нь бид хэд маш их стресстэй нийгэмд амьдарч байгаа. Тэгсэн мөртлөө хүн хоолойн зуршил өндөртөө ийм арт түмээ. Тийм учраас энэ ходоод агшлтны нөлөөгөөр хүн хоолойг шингээх нөлөө бага. Тэгэхээр аюулхаа дээр өглөө 20-30 удаа яг иймэрхүү тас. Нэг 2-2 см 4-3 гараа л. Тэгээд 20-30 удаа тэгээ хөвлийг нар зүг эргүүлээрэй. Тэгвэл өдрийн хоол шингэх 55 лаг байх нөхцөл чинь ингэж бүрдэнэ. За дараагийнх нь энэ болохоор Баатар хотжийн зааж өгсөн дасгал шүү. Тэр нь юу гэхээр хөлийн уулыг ихцлээ нэг 10 тоолно. Бүр ингээ жигээд 10 тоолно гэсэн үг. Учир нь хөлийн сарвуу жигд байж нуруунд ачаал багууг нь өвдөг гамнагдана. Тэгэхээр орой яг булчин суларцсан шүүн ингээд 8 цаг унтцсан үедээ энийг хэрэгжүүлээрэй зөвлөхөр байна. Тэгээд гидийлгээд 10 тоолно. Ингээд энийг 3 тавтана. За ингэснээр өвдөг болоод энэ нурууны дасгалыг нурууны булчингаа гамнаж өгөх
Шөнө яг сэрэнгүүтээ хийхэд би бол 2 их дасгалыг ингэж хийдэг гэсэн үг. Тэгээд нурууны дасгалыг. За тэр нурууны дасгалыг заавал хийх. Тэгээд зөв басалт байх хэвээр. Тэрийг бас анхаарах хэвээр. Шууд хөл дээр босохгүй. Яагаад гэвэл бүх булчин амарцсан 8 цаг яг ингэ сайхан одоо тайвширсан байгаа. Тэр үеийн учраас зөв хөдөлгөөнөөр аажин босох хэвээр. Тэгээ гараар тулж. Тэгэхээр эдгээр үйлдэлүүдээс нөгөөрөлөл сайхан амарсны дараа хийгдэх ёстой үйлдэлүүд гэж бас байгаа шүү. Энийг бас анхаараарай гэж зөвлөхөр. Тэгэл одоо шинэ өглөөтэйгөө заалгандаа ялангуяа нар өглөө нар өөрөө харах нь дахиад тэрхэнд маргааш өглөө эхэллээ. Сайхан боллоо гэсэн тэр сэтгэл бадарсан, өөртөө ихтэй болсон тэр мэдрэмжийг нарнаас аавна. Яагаад гэвэл бид нар байгалийн амьтаа учраас. Тэгэхээр өрдөө энэ одоо зарим судлаач нар зөвлөж байна. Өглөө алхаач ээ, өглөөр сэрэнгүүтээ алхаач ээ. Нарны гэрэлд доор хаяж 20 минутыг зарцуулаач ээ. Тэгвэл өдрийн чинь идэвх чинь өндөр байна. За тэгэхээр л өглөө бол өөрөө эргээд өдрийн идэвхийг бий болгох учраас шөнийн ойрыг шүн донд бүрэн ашиглах нь байна. Өдрийн идэвхийг дахиад бүрэн ашиглаад бие талаасаа шалтгааллах орон зайг өглөө үлдэхнэ. За ингээл эхлэндээ ингээл нэг бүтэн одоо ингээд тойрог болоод бидний одоо ингээд амьдрал энэ жамыг дагаж өрнөхнэ. Тэр өдөртөө зориулж өглөөг бас чухалчилж өөрийгөө бэлтгэх нь байна шүү дээ. Яг зөв. Тийм. За маш их зүйлийг ойлгож авлаа. За тэгээд энэ үртээ сонссон сонсогч нартай маш их баярлалаа. Та бүхэн бас бид хоёрын ярьсан зүйл дээр өөрийнхөө үзэл бодол те ойлгож авсан зүйлсээ сайхан хуваалцаарай гэдгийг хэлмээр байна. За танд баярлалаа. За гэлалаа. Тэгээд бүгдээрийнхэн 9 цагаан үлсэн тэгш дүүрэн мэлхийн өрөөл тавья. Тэгээд шөнийн нойр үн цэнтэй учраас та бүхэн энэ дээр сайхан анхаарад хэрэг зэ ухаж таньсан одоо зүйл байвал бусдаа сайхан түгээж дэмөргөөрөө. Яагаад гэвэл хамтаараа сайхан байж иж бид нар одоо энэ хөх Монголыгоо өргөн шүү дээ. Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.